What's up guys? Өнөөдөр та бүхэнд маш нэгэн сонирхолтой видеоныг ярьж өгье. Нэр нь Elise. Elise нь Солонгосын алдартай видеон махаа бөгөөд экшн, супер хүч, энэдэм болсон төрөлтөөр. Живүү ингийн сурагчийг харагдаж гайхалтай урдны чадвартай. Тэрээр нэг өдөр хүнд гэмцэн муурын биед орсон Кейтэнтэй тааралдаж Авакын буюу сэрсэн хүмүүсийн ертөнцөж орж ирснээр түүний атл явдал эхэлнэ. Энэхүү видео маань эхлэхэд нэгэн залуу маш хүн чарахтаа "Овш, намайг ямар байдалд оруулсныг хараач. Мэдээж тэд намайг пойлтчлоо. Би нуугдаад хүчээс илбэх хэрэгтэй. Мэдээж би цугтаад байвал хүчээс илбэж чадахгүй. Тэгээ явандаа баригдана. Муур тийм ээ энэ байна" гэд мууран дээр очиж гэрэл цацарснаар дөрслөж солигддог. Манай гол дөрийн залуу соож юм дэлгүүрсэж байдаг бөгөөд энэ муурны зууш хяндарсан байна. Энийг муурнууд авч өгөхөд хэтэрхийн үнэтэй байдаг. Энэс одоо хэдийг аваад хадгалцдаг юм бэлүү? Хараач ээ. Дахиад ирчихсэн байна. Ваа, шинэ байна. Мордод таалагдсан та эднийг авчдаг юм билүү? Үгүй ээ. Шинэ болохоор таалагдахгүй байж магадгүй. Дараа турч үзье. Хөө шийдэж чадахгүй юм чинь бүгдийг нь хамаа. Гэт дэлгүрээс нэлээ их юм гардаг. Оройгон тийш золиг гэж би өөртөө юм авах гэж ирээд л ахаа морнод юм авчлаа. Гэсэн бодолтой автаа замын гарцан дээр зогсож байхад хажууд нь зогсож байсан нэг хүүхэд бөмбөгөө алдаад түүнийхээ араас машинд мөргүүлэнгээ алтаад манай хүн супер хүчээ ашигладаг. Маш хурдтайгаар тэр хүүхдийг аварсан бөгөөд чи зүгээр үү? Юу? Гэмтээгүй үстэй. Дараагийн удаа болгоомжтой байгаарай. Чи яасан уу? Тэр мөргүүлэх гэж байгаа хүүхдийн таалгалчлаа. Би ч гэсэн юу болсон бэ? Тэр хүүхд биш үү? За би явах хэрэгтэй боллоо. Надад тэр хүүхдийг аврах хүч байсан сайн хэрэг. Чи гэмтээгүй үстэй. Чам ямар их яасныг мэдэж гинөө. Чи яаж тэр машин мөргүүлэхгүй гарч мэдэхгүй. Тэр ах намайг аварсан байхаа. Ямар? Юу? Хүүхд аюулд орсон болохоор би өөрийн хүчийг ашигласан. Хүчээ олны зарлах шахлаа шүү. Гэхдээ би тэр хүүхдийг аварч чадсан сайн хэрэг. Живүү орог гэртээ хараад 3 мууранда. Сайн уу ямар хөө байна да? Уучлаарай өсөж байна уу? Манай хичээл өнөөдөр оройтараад та өрөөлж хамт байх юм аа. Гэр бүл юм уу? Эсвэл найзууд уу? Идэхгүй юм уу? Хин ч идэхгүй юм уу? Энийг авах гэж их мөнгө төлсөн шүү дээ гэдгсэн чинь. Муурнууд нь яалаад хоолыг идэхгүй араасаа дагуулад идэг. Хачаа юм аа. Та нар юм идэхгүй байж хаашаа явах гэж байгаа юм бэ? Хачин юм. Дагаад яв гэдэг нь үү? Хаашаа орчвоо? Гэт араас нь дагаад яваад орсон чинь. Цус нүчинтэй баригдсан нэг бүдүүн мор хөвтөж байдаг. Төрслөө солигдоход. Би ухаан алдчихсан уу? Би хаана байна? Энэ сарвуу юу? Би муур гэж үү? Тийм ээ, тэр үе би эцсийн мөчд муур олж хөрсөн байж таарлаа. Чисэр ч гэсэн үү? Ашгүй тий. Санаа зовж байлаа шүү. Чамаг олох үед чи нийл цус болчихсон ухаангүй байсан. Одоо хамаагүй дээр хар. Болгоомжлог хэрэггүй дээ. Энэ юу бацаан бэ? Зүгээр дээ моожгаа. Жал ухаангүй байхад намайг авч ирсэн юм бах та. Хүлээж байгаарай. Чи яагаад тэнд ухаан алдчихсан юм бэ? Чи шарахтаагүй байх шиг байсан. Би чамайг цус олчихсан болохоор чинь шарахсан юм байх л гэж бодсон шүү. Тэр өөр юмны цус юм уу? Эсвэл би жахан нэгтэй шарах байгаа юм уу? Ярэ нөхөр юм аа. Цусаа зөөгөж чичээдлах юм. Маа. Үсэж байгаа сте. Тэгж байж л хурд идэх болно. Сүүхсэн чинь. Яаж чадж байна? Тэр Кейтэнд муурны ол өглөө гэж үү? Энэ намаа муур гэж бодоод байна. Би юм идэд хурдан нөхөн сэргэх хэрэгтэй. Харцгаая. Хүү юм уу, ох юм уу? За шалгая. Юугаа шалгаад байгаа мал вэ? Навгаа тоохон буулгаад тах. Юу? Би сая юу сонссон бэ? Би эрэхтээ бүдүү хоолоо сонслоо. Зураг тасаалтай байгаа юу? Юу? Нав буулга гэдэг сонсож байна уу? Чиний толгойг нүх гартал чинь цохиод төгөх юм уу? Муур ярьж байна. Юу болоод байна? Ярддаг муу? Амаадад. Яасан чимээтэй юм? Тийм байна. Ярддаг муур. Амаадад гэдгийг ойлгохгүй байна уу? Би сарваар агавлыг чинь нэгэд өгөх юм уу? Зөв. Одоо л чимээг болж байна. Хөөе, чаваг ингэдэг вэ? Би нэрэг чи асуугаад байна. Би нэг асуултаа хоёр давтах дургүй шүү. Соож юу? За, живүү. Тэр саналыг аваад. Юу? Би хоёр давтах дургүй гэж хэлсэн баха. Мэдээ ярихмээ гэж саналыг авчиж өгдөг. Хачи юм аа? Яагаад авирах юм хэцүү байна? Яах, миний би сайнгүй байна. Би авирч чадахгүй юм байна. Морны сандал дээр суугаад. Гэсэн чи юм уу? Хөөх юм бэ? Нэрээ. Чи миний хэлснийг сонсож яваарай. Миний талаар өөр хүнд нэг л үг хэлэх юм бол чи хөө шүү. Миний дөр хөврөлт ихтгэхийн хордон мэдэгдчихлээ. Гэж бодоод төл рүү харснаа. Энэ одоо яасан бүдүү мор вэ? Тэр давхар эрүүг нь хараад байгаарай. Энэ лав мор шээ. Энэ юу вэ? Бүдүү мор.
би юм уу? Агуу гитэн би гэж юу? Гэд газар унаад өгдөг. Тэгсэн чи живүү. Муур ирхмээ. Тэрээрээ. Муур ирхмээ. Битгий үхэлдээ. Болооч. Би амьд байна. Би өхөөгүй одоо намайг буулга. За. Таныг ухаан алж гарч айлаа шүү. Зүгээр байгаа наа шүү дээ. Ухаан алдсан би байхад яхарч яадаг юм. Ачин жаалгүй. Тэнэг би байна. Би яхаарэ. Тэнэг бүдүүн муур олчихдаг байна. Муура. Кейдэн намайг Кейдэн гэж дууд. Мэдлээ ноён Кейдэн ирхмээ. Над асуулт байна. Юу юм? Та муур баж яаж хүний хэлээр яриад байгаа юм? Би хүн болохоор чиний хэлснээр хүний хэлээр ярьж чадаж байгаа юм. Тэнийг асуулт вэ? Та хүн юм уу? Одоо ингэж харагдаж байгаа ч гэсэн би муур биш чам шиг л хүн. Тэгвэл та муур бас хүн юм уу? Тийм ээ. Гэхдээ төр зурл. Хүн муур олж хуурах боломжтой гэж үү? Яаж тэгж боломжтой? Миний асуултын хариулт чинь чамайг хараад байж байна. Хоёр дахь асуултын чинь хариулт онлын хувьд боломжтой гэж бодсон ч үнэхээр болдгол юм байна. Би ойлгохгүй байна. Сонс чивд хоёр зайшгүй нөхцөл байдлаас болоо уулцсан. Чи энийг л мэдэж байх болно. Үүнээс бусдыг чи мэдэх хэрэггүй. Чи мдээгүй байсан нь илүү дээр. За. Хэдэс дуурах. Та юм мэдэх хэрэгтэй. Удаахонгүй байсан. Бас шарахтай байв. Миний хурал төр зурах гэж хэлсэн баха. Чи намайг хүн байж муурны ол идэх гээ юу? Оюн Кейдэн. Та өдөр буцаад хүн болж болохч одоо муур шүү дээ. Тийм л дээ. Бас муур хүний хоол идэх мүү? Та бас гимцэн байгаа болохоор хүний хоол идэж болохгүй байхаа. Би гарч гадаа байгаа муурнуудыг хоолно. Түрүүн таныг хооллож чадаагүй болохоор одоо өсөж байгаа. Түүний зөв. Муур хүний хоол идэх мүү гэж би сонссон. Муур олж хөвөрсөн болохоор л би одоо муурын цай хоол идэх хэрэгтэй. Би айл болох хурдан идэх хэрэгэнд бол хүчээр хамаагүй идэх хэрэгтэй. Агуу Кейдэн би муурны хоол идэн гэж юу? Үгүй ээ. Хурдан идэх хэрэгэнд төлөө. Юу? Энэ юу гэж амт вэ? Яагаад юм амттай байгаа юм бэ ёо? Новш гэж хараад байд. Би муурны хоол идчихье. Энэ хөөрхөн бондгор зарыг хараад үгүй би биш. Тэнэг муурны хоол өөрөө л гидс рүү яваад орчихсон. Энэ хийж ярьж байгааг нэ. Новш гэж миний би бүрэн ажиллахгүй байна. Надад ч хүч үлдсэнгүй. Намайг ийм байхад олчихвол би дууслаа л гэсэн үг. Би хүчээс сэргийг хүртлээ нуугдах хэрэгтэй. Би түр гарчгаад ирээ. Ноён Кейдэн хаж гэж байгаа юм. Малын имлэг. Над маргаашийн хоол үлдсэнгүй. Над хоол байхгүй зөвхөн жуушлуулсан. Өдөд үү? Та надтай хамт явмаар байна уу? Би яхаар хамт явдаг юм. Бэл доо хамт явцгаая. Би таны талаар хүнд ярил яах юм? Та санаа зовхгүй байна уу? Энэ тэнэг намайг яхад өөрт нь итгүүлэхгүй болгоод байна. Хамт явъя да. Би хамт явъя да. Чамаа ганцаархчин орхиж болохгүй болохоор ажиглалтаар юм. Тийм ээ. Чи яаж байна? Та гимцэнд би таныг имлэг рүү тэрвч явах бол над хэрэггүй. Чи яад над муур шиг харж чадж байна. Наа буулга. Би агуу Кейдэн ингэж явахгүй. Намайг одоохон буулга. Тэр хараа цараймарыг нь хараач дээ. Нүдэн сүмэлзээ. Би яагаад ийм тухтай санагдаад байна? Ухаараач. Би муур шиг харагдаж байлаа гэд муур гэсэн үг биш. Би агуудаагаа муур болж байгаа болохоор жаахан л ядарсан байна. Мог шүү. Явсаар байгаа дэмлэг дээр очиод сайн юм чи. Чи юу ийм ороо юу хийж байгаа юм? Муурны хоол авахар бас. Түүнийг танд үзүүлмээр байна. Тэр гэмтсэн. Тэр намайг хуурсан байх нэ. Тийм гэж үү? Энд тавьчих. Түүнийг харж байгаагүй юм байна. Хин гэдэг юм? Кейдэн. Ийм уранд их чамин нэр вэ шүү. Би энийг алнаа. Заарцгаая. Ил харагдах асуудал байхгүй л байна. Тийм ээ түүнийг олохоос өмнө тэр цус болсон байсан. Тийм гэж үү? Тэр гівдээг л байна да. Шалбархаанууд байсан чи имчилсэн байна. Ашгүй дээ. Юун тийм ашгүй байгаа юм бол да. Тэрнээс гадна тэр хоолны техникүүд барих хэрэгтэй юм байна да. Би энийг үнэхээр алнаа. Өнөөдөр ийм бичиж өгөхгүй. Түүнийг харж байгаа ч ямар нэг асуудал гараад буцаад ирээрээ. Эмнэлгээс гараад буцаад харих цаанда. Ой, энэ хувьд ч муур мангас байдаг юм уу? Муур мангас юу яриад байгаа юм бэ? Гэт хэлхийн завдлахгүй. Нэг годмны завсраас амар том биштэй муур хараад иртээ. Тэр юу вэ? Тэр муур мангас уу? Муур гэж юу? Над бол баршил харагдаж байна да. Муур гэсэн мэдрэмт төрөөд байна. Над тэтэг. Би бол муур. Гэтэ нүдийг нь хартаа амар юм аа. Хэмжээг нь бас хараач. Бараг л бар байна. Одоо яах вэ? Зүгтэл яасан юм гээд шууд манай хоёр зугтдаг. Чи ботно сурд юм аа. Чамаг ийм үед юу гэхээ мэднэ гэж бодсонгүй шүү. Тэгсэн чиний янзараа тэр удахгүй бидний гүцэн. Гээд эргэл арс нөгөө нэг улаан нөтөлсөн муурч. Араас нь нэрэл савардаад хамгаачдаг. Чи зүгээр үү? Тийм ээ, ердөөл хөрөм. Одоо яах вэ? Бидний битгий орд гэсэн муур саат болдог тоглоом гараа. Тэгсэн чи галзаараа юу? Наад гараа юу хийх гэж байгаа юм? Над энэс өөр юм алга гээл тэгсэн чинь нүдэн цагаанаар эргэлдээл. Тоглоомонд саатуулах гэдаад байждаг. Зогтаараа ноён Кейдэн гэл эргээр хаасан чинь Кейдэн бас тоглоомонд говтолцсон. Сэрцэг хүмүүсийн ертөнцөд хэндэж ялгдаж үзээгүй агуу Кейдэн. Би юу хийж байна? Үгүй ээ. Би өөрийгөө өдөртөж чадсангүй. Ганц тоглоомд ялгдчихлаа гэж үү? Би одоо яах вэ? Юу энэ сойруугээ таарсан чинь жигүүгийн өмнө харчаасан мууртай нэг танил царайтай байдаг. Тэгээ тоглоомыг авч өнгөж игдчихэд араас нь манай хоёр араас хөөсөн чинь энэ тэнэг би яагаад байгаа юм бэ? Яагаад надаар тэнэг юм хийлгээд байгаа юм? Царай дээр нь хараач ээ. Чихмэхэн дээрээ гурдлыг хоёр саруу марав тавьсан. Манай хоёр цаашаа зогтож яваад нэг болонд очиж нуугдаад. Тэр чинь нэг хэлснээр муур байсан бол та. Би ч гэсэн тэгж бодож байна. Яагаад тийм болчихсон юм бол
зарчим байсан. Бас их том. Мэдгүй өлсөд дуурсан юм болов. Тэгж харагдаагүй. Тэр харагдахгүй байна. Бид салж чадсан бол одоо таашиж болох байхаа. Бид яах вэ цугтаж чадлаа гэхэд өөр хүн түүдэд харуул яах вэ? Орой болсон болохоор хүн байхгүй байна. Гэхдээ тэр муу өөр хүн олвол дайрхал болно. Тэр бүр хүний гэрлүү дайраад орсон ч чадна. Тэгвэл одоо яах вэ? Бид эрийг огтоолсонгүй гээд хоорондоо ярилцаа байж идэг. Юу гэсэн үг вэ? Ганц шийдлэн цогтохгүй шүү дээ. Та ямар хурдан байсныг харсан биз дээ. Хүмүүс гэмтэх болно. Тэгвэл муурыг цагтаад үг. Миний утас байдгүй гэртээ мартчихжээ. Тэгвэл хийж чадах юм болго. Чи түүнтэй нүүр тулах гээгүүл бол би нүүр тулж чадна. Тэг хэрэггүй юу яриад байгаа юм. Чи яагаад оролцоно гэж. Кейдэн муур гэхэд хитрхи готрон юм аа. Угаасаа юу гэж чадах юм бэ? Тэрийг хараагүй юм уу? Ялангуяа сарвууг. Тэр машины хадгагч тастаад чадна. Би түүнийг тэгээд орхиж болохгүй. Чи одоо утахгүй юм яриад эхэллээ. Тэр чамд огт хамаагүй. Энэ жаалыг хараач. Үнэхээр хэлээд байхад. Тэр амьд гарах хэсгээд мэдэхгүй байж оролцох гээд байна. Энийг үнэхээр зөөлөн сэтгэлтэй юм аа. Та харж бай. Тэр л байх ёстой. Тэр үнэхээр сайн мор байсан. Түүнийг яагаад юм болсныг мэдэхгүй ингээд орхиж болохгүй. За яах вэ? Чи хүсээд байгаа юм бол би туслая. Би чамд энэ тулаанд ашиглах гээд хүчнээсээ жаахан өг. Чи тэр муурыг дарж чадна. Үнэхээр үү? Та тэгж чадах юм уу? Хөөе. Битгий хөөрөөд. Нөлөө нь богинохоо хугацаанд л орно шүү. Битгий дэмээ урчээрэй. Чи сонсож байна уу? Доош миний төвшин дээр идэх. Манай аав кейд маань соожингууд хүчээ зээлдэг бөгөөд соожингийн биеэр нь дүүрэн энерги цацарч байдаг. Миний дотор хүч оргилж байгаа. Би мэдэрч байна. Энд захилгаанч бас байна. Миний хүч захилгаан болохоор л тэгж байгаа юм. Би явж түүнийг хайлаа. Тэг хэрэггүй баха. Тэр энд ирчихсэн байна. Хоошоо бол ноён кейдэн. Чи юу яриад байна? Намайг хоошоо бол гинэ тоглоод нь уу? Энэ хүүхд яагаад ийм итгэлтэй байна? Түүн миний хүч байгаа ч гэсэн тэр үүнээ сайх ёстой биз дээ. Миний хүчнээс болоод түүний айд салгуулах ёсгүй. Чи өмнө нь миний гэрт ирж байсан. Зөөлөн амт. Эхний хэлэг юм чи энэ үү? Тэр чамайг ойлгоно гэж бодоо юу? Би чамайг их удаа хараагүй. Чамд юу тохиолдоо вэ? Цагчирн жом нөгөө нэг галзуурсан буур соожин өрөөр өсрээд ирдэг кейдэн. Чи юу хийгээд байна? Холдооч анаасаа гэдгсэн чинь маш чадварлагаар болтож чаддаг. Кейдэн борнаа гайхаж зогссон. Соож юм уу? Тэгээд нөгөө мурнаас маш чадварлагаар болтон. Энэ хүүхэд түүний буутах чадвар нааз биш байж. Тэр муурны хөдөлгөөнийг тааварлаж чадаж байна. Гэхдээ яаж? Муур хүний хувьд хитрхи хурдан байна. Тэгээд ч болоогүй тэр муурнаас болохдаа миний хүчийг ашиглахгүй байна. Кейдэн намайг түүний хүчээр муурд ятуулж чадаач богинохон хугацаатай гэсэн. Би энэ хүчийг нь хадгалж байгаад яг зөв цагтаа ашиглах хэрэгтэй гэсэн бодол автаад одоо гэж шууд дайрч барьж авч чаддаг. Кейдэн энэ хөдөлгөөн гайхаж зогссон. Энэ миний түүнд төгсөн хүч биш. Энэ мангас түүнийг гүйцэхгүй байна. Тэр супер хурдны хүчтэй гэж үү? Түүнийг уучлаарай муураа гэж бодлоо дээрээс нь маш хүчтэй захилгаанаар зохиулж ухаалтуулж чаддаг бөгөөд. Кейдэн чи тулгааны үед үнэхээр өөртөө ихтэй байсан. Чи хүчнээсээ босон юм уу? Тэр өхөөгүй биз дээ. Үгүй ухаалцсан л байна. Чи мөн байжээ. Чи юу ингэж байх цаг биш. Бид өмнө гаргасан болохоор хүмүүс удахгүй ярина. Тийм шүү гэд тайвшраа байжсэн чинь нэгэн залуу байшингийн дээвэр дээр зогссон. Ойлгохгүй юм. Би яагаад байшлаг нь олж чадахгүй байна? Цагийн өмнө байршил тогтооч нь яг энэ дайнавчгийг харсан юм да. Эвдэрчгсэн юм байх та. Би туршилтын тэмдгийг өөрийнхөө хүчээр сэрэх хэрэгтэй гэж юу? Новш. Би энэ хүчээ ашиглавал ангуучтаас нуугдаж чадахгүй гэд. Уцаах бацчдаг. Гэтэ өөр арга алгах. Ийм хүчтэй туршилтаа ингэж алдаж чадахгүй. Чи хаана байна? Одоохон буцаад иргээд улаан хөр маань цацруулаад хүчээ ашигладаг. Төрсөл солигдоход соож юм уу? Яах. Чи чадах бүхнийг хийлээ. Хангалттай болов. Тэр зүгээр л ухаалцсан байгаа юм. Өөр асуудал байхгүй. Түүнийг эмнэлэг тавьж эмчилгээ хийх хэрэгтэй баха. Би хэлсэн баха. Би түүнд буцаж хуурах хүч байхгүй гэж бодож байгаа ч баталгаатай зүйл биш. Тэр ахаад тийм аимшигтай төрхөндөө буцаад орчвол чи яах юм? Гэтэ санаа зовоод байна. Хангалттай хэрвээ зүгээр биш байлаа гэхэд чамд угаасаа хийж чадах юм байхгүй. Ямар ч тач муур тийм болж байдаг. Тэр үйлдэл том бас хүчтэй болсон. Ингийн морд хийх ёсгүй. Яг л сэрсэн хүн шиг. 80 кейдэн бид завгүйсэн болохоор би өмнө хэлж чадаагүй. Чамд хэлэх юм байгаа юм уу? Юу ч гэж хэлмээр юм дээ. Би энийг яаж тайлбарлахаа мэдэхгүй. Зүгээр хэлээ штэ. Юу юм бэ? Миний түүнтэй тулдахтаа хийсэн зүйл яасан гэж. Чиний хурдуу, тэмээ тэр. Миний хүчний талаар хүнд битгий хэлээрээ. Энэ яагаад вэ? Намайг тийм хурдан хөдөлдөг гэж хинч мэдэх ёсгүй. Гой. Хөөе, чи намайг хэн болохыг мэдхүү. Чи намайг сэрсэн хүний талаар хамаа гэж ялчаад явна гэж бодоо юу? Сэрсэн хүн. Тэрний үеийн Кейдэн. Чи юу гэдгийг мэддэггүй юм уу? Би юу юм? Кейдэнгийн сууж байгаа царай эдрийг хараад гараа. Тийм дээ. Одоо л ойлголоо. Чи сэрсэн хүн гэдгийг мэдэхгүй байх нь. Та тийм ч хүмүүс байдаг л та. Ноён Кейдэн, надад асуулт байна. Тэгэхээр та намайг сэрсэн хүн гэж байгаа юм уу? Тэгээд л би хурдан гэлж чаддаг юм уу? Би сэрсэн хүн. Тэгвэл наад чи хүчтэй өөр хүмүүс байгаа гэж юу? Мэдээж урдчим хэлийгээ байж байхад чинь. Та бас уу? Тийм үү? Наад чи онцгой хүчтэй гэж юу? Тэгж л хэлээд байна. Тийм.
Чи энгийн хүн тийм тэнэг мөр болж чадна гэж бодоо юу? Гэлгсэн чи жимүүгийн гаргаж байгаа царайг бас хараад байгаа. Энэ яага хуйлаад нэ? Хөөе, чи яагаад байгаа юм? Гэтгсэн чи өөсөнд уушлаарай. Би өөрийгөө гажиг гэж боддог байсан. Чи анхудаага сэрсэнгүүтэй уулзч байгаа юм уу? Ааха. Мэдээж л дээ. Чи өөрийгөө сэрсэн хүн гэдгийг мэдэхгүй байсан. Өөрийгөө юу гэдгийг мэдэхгүй чамшиг хүмүүст их хэцүү байдаг гэж сонссон. Тийм үү? Ирж миний хүчний талаар мэдээд намайг хязгаарч хүчээ ашиглаж болохгүй гэсэн. Би багтаа өөрөө ч мэдлгүй нэг удаа ашиглаж байсан. Тэр үед манай найзууд над руу яаж харж байсныг би хязгаарч мартахгүй. Тэд намайг мангас гэсэн. Тэрнээсөө ч хүчээ нууж ирсэн. Миний хүчийг нуухын тулд бид байнга нүүдэг байсан. Би ээжигээ санаа зовоохгүй гэж хэлдэггүй байсанд би үргэлж айдаг. Би өвчтөе юм болов уу? Эсвэл хүн биш юм болов уу? Хүмүүс мэдчихвэл намайг лабораторид аваачаад надад тусад хийх вэ гэж айсан. Наад чиг өөр хүмүүс байдаг гэж сонсоод өнөөс гарчлаа. Энэ өвчин биш жинхэнэ хүч. Ашгүй дээ. Уйлаад байх юм юу вэ? Гэт манай хоёр нэлээд чухал зүйлсийг ярилцдаг. Эцээс нь харахад манай жингүү сэрсэн хүн гэдгээ мэдхгүй одоо Кейдэнтэй таарч сэрсэн хүн гэдгээ мэдэж авч байгаа. Би өөр юм асууж болохгүй ноён гэдэг. Та надад сэрсэн хүчний талаар илүү их зааж өгч болох уу? Чи бид хоёр шиг супер хүчтэй хүмүүсийг сэрсэн хүмүүс гэдэг юм. Ийм хүмүүс анх хаанаас гарч ирсэн, эсвэл хизээ гарч ирсэн гэдэг нь тодорхойгүй. Зарим нь биеийн хүчтэй байдаг бол зарим нь оюун ухааны хүчтэй байдаг. Зарим нь юмсыг алсаас хөдөлгөж эсвэл шахагдсан хүчийг ашиглан дэлбэлж чаддаг. Хөөх, яг кинонд дэр гардаг Баатар шиг юм аа. Тийм ээ, яг зөв. Ингээд хэлчихдэг байж. Энэ хүчийг сэрсэн хүч гэдэг байгаа юм. Хүнийг олон аргаар сайжруулж болно. Чиний хүч чамайг хурдан хөдөлгдөг. Магадгүй өөр зүйл ч байж мэднэ. Чиний хүч өмнөхөөсөө хүчтэй байгаа үстэй. Эхэндээ би сулдаг хүртлээр өдөрт 1 секунд л гүйж чаддаг байсан. Одоо илүү болсон. Би өдөрт 3-аас 5 секунд гүйж чадна. Тэвгэл сайжирсан юм уу? Чамд бэлтгэл дутагдаж байна. Бас чи айсан байсан. Чи хүчээ илүү сайжруулахын оронд чи хүчээ нууж байсан болохоор л аргагүй биз. Ихэнх сэрсэн хүмүүс хүчээ сайжруулдаг юм уу? Тэлгүй яадаг юм. Яагаад гэхгүй гэж. Тэд тэр хүчээрээ хүссэн бүхнээ хийж чадна. Магадгүй мэдхгүй юм да. Би одоо ч хүчээ нуумар байна. Чи өөрөө борлохоор л тэгж байгаа юм гэсэн чинь манай хүн гизэн дуурдаг. Оочлаарай. Би орой мэдээгүй. Кейдэн гэсэн чинь. Би чухал юм тайлбарлаж байна. Байзараа би идэх юм аваад игээд очиод нэг талхаа аваад иддэг. Тэгснээ муурны хоол хийж өгөөд тааж бас идэх хэрэгтэй. Тааж бас юм идээгүй байгаа. Би яг галзуурах нэ. Хэрвээ би энэ тэнэг муурны хоолыг идвэл хэдий муурны хоол таалагдахгүй байлаач идэх хэрэгтэй. Муурны хоолоор харж зогсож ирсэн. Би үнэхээр өсөж байгаа болохоор л энэ тэнэг муурны хоолыг идэж байна. Тэгээд муурны хоолыг иддэг. Нөгөө хар манан тэр жигтэй цатарч явснаа. Хэд нь мэдрэгдэг бөгөөд энэ юун энерги бэ? Би ийм байдал байгаа болохоор энийг ирж байгааг нь мэдэрсэн. Энэ энгийн энерги биш байна. Тэгсэн чинь нөгөө ухаан алдсан байсан муурна гинт улаанууд буцаж босч ирээд хаасыг үхсээрээ гараа гүйчдэг. Энэ одоо яаж гсэн нөхөрөө бэ? Ноён Кейдэн тэр зугтчлаа. Тийм ээ би харсан. Битгий сүржигнээд бэ. Тэр хитрхи ярьцэрчглээ. Таны энергиэс босноо гэтгсэн чинь соочин малгайгаа шууж авсан. Явж түүнийг олох хэрэгтэй. Тэр хүн рүү дайч магадгүй. Чи ахаад л бүхнийг аврах гэж байна уу? Баатар ноёдоо. Эхнийх нь яг аргагүй байдалд байсан. Харин хоёр дахь удаага бол явах шаардлага байхгүй. Түүн дахиж хүн рүү дайрах хүч байхгүй байх. Тэгвэл түүний барихад илүү амар байх нь. Би бусад хүмүүс санаа зовж байна. Би түүгээр хэнийг ч гэмтэл гэж болохгүй. За яах вэ? Би чамтай хамт явъя. Нэрээ юу? Тийм ээ, тэр мор нэг л биш байна. Би бас гадаад нэг таагүй энерги мэдэрсэн. Намайг чиний төлөө нэг хийж байна гэж битгий бодоорой. За юу. Үнэхээр их баярлалаа. Тарыг надтай хамт явж байгаад үнэхээр их баяртай байна. Өглөөд илгүй хурдан дагаа яв. Би ахаад хэлье. Би чиний төлөө нэг хийгээгүй шүү. За санаж явъя гэд морны араас манай хоёр явдаг. Тэгээ араас нь хөөж байгаад төрөний тулганаас харахад тэр хурдтай бас хөдөлгөөсэй. Чиний супер хурд болон босод чадрууч бас хангалттай хөгжсөн гэж бодож байна. Босод чадрууд гэдэг нь юу юм бэ? Та өмнө бас ингэж хэлж байсан. Хурдан хөдлөхийн тулд реклеб сайтай мэдлэг, динамик, хараа зэрэг зүйлс хэрэгтэй. Чамд хурднаас ч гадна тийм чадварууд байгаа. Сэрсэн хүн хэд хэдэн чадвартай байх нь энгийн зүйл. Зүүн гар тал руугаа эрэг гэдэг. Энэ хурам руугаараа зааж байгааг хараад гараа. Чи супер хурдаа хэр удаан ашиглаж чадах вэ? Төрөний тулаанд ашигласнаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн болохоор 2 секунд ашиглаж чадах байхаа. Богино тэгсрэлтээр ашиглавал хэд хэдэн удаа ашиглаж чадна. 2 секунд. Тэр муур хаашаа явж чаддаг байна. Тийшээ яв. Та яад мэдээд байгаа юм? Надад бодсон юм байна. Кейдэн энергийн дагуу зам зааждаг. Хэрвээ миний зүв бол энэ бүхэн өөр сэрсэн хүнтэй холбоотой. Бид тэндээс л тэр морыг олох байх. Сэрсэн хүн таны түрүүн хэлсэн шиг хүмүүс үү? Тиймээс чи үүнд бэлэн байх хэрэгтэй шүү. Төрслөөс болоход нөгөө муур маань годомж тойроод нэг хүний урд очсон жаа. Чи тамганд хариу өглөө. Чи мөн байна. Чамд юу тохиолдов вэ? Чи сул дороо харагдав. Чи миний онцгой торноос зогтох ёсгүй байсан юм. Чадвараараа дарамталдаг. Чи илүү догшин болгоо шүү. Дуршдын үед тамгачин өвдөрсөн юм уу? Бас энерги нь илүү хүчтэй болж байна. Мэдээж чи сэрсэн шүү дээ. Энчээс нарахад манай морж туршилтанд ороод сэрсэн мор болж таардаг. Жимүү Кейдо 2 нэг болонд очсон. Кейдэн тэр тэнд байна.
Байз эхлээд нуугд гээдэн яасан бэ? Тэр бидний хайж байгаа муур байна. Чи тэр хүнийг харахгүй байна уу? Тэр хүн үү? Тийм ээ. Тийм ээ. Тэр бол сэрсэн хүн. Юу сэрсэн? Чи дэндүү хүн рүү сохроор дайж болохгүй. Тэр мууртай холбоотой бололтой. Энэ энерги муурыг дууцсан тохой байна. Тэр намайг көөж байгаа хүн биш байна ашгүй дээ. Тэр муурыг хайж ирсэн юм бах та. Чи ингээд ил гараагаад ууг Кейдэн бодож байгаа шиг нөгөө муур маань хүсрээ шууд нөгөө улаан хөрөмтэй хүн рүү дайрдаг. Тэгээд гисэн чинь шууд хариугийн тэр дор нь хүчээрээ шууд цохоо унгаачдаг. Чи энэ цогцолтоос болоод үхэж байна. Дахиад базаад хүчээ ашиглаад агаар дээр. Чи энийг дэс чадна гэж бодоо юу гэж цохиж гэмтэл өгдөг. Тэгж байх хооронд Кейдэн нош бодсноос хүчтэй юм. Тэр гараа хөдөлгөөд л хүчээ өдөрдөж байна. Тэр морны эсрэг хүчээ ашигласан. Түүний хүч нь сайкокинез юм баг та. Түүний хөдөлгөөний чадвар болон төсвөр нь энгийн морноос илүү юм. Гэхдээ энэ хангалтгүй. Тэр сэрсэн төлөвтөө ердөө ийм зүйл чадна гэж үү? Өө чи ухаалдаагүй байна. Би юу болоод байгааг мэдэхгүй ч түүнийг аврах хэрэгтэй. Муур надтай тулцсан болохоор хүчгүй байна. Битгий тэнэг л. Кейд би түүнийг сэрсэн хүн гэж хэлсэн. Чи түүнийг мууртай тулдахдаа ээжил байна гэж бодоо юу? Чи юу? Өөр гэд энэ мэдэж байна. Гэтэ сэрсэн хүн байлаа гэд ингэж болохгүй. Битгий тэнэг л. Чи яах гээд байгаа юм? Тэр залуу зүгээр л зогсож байгаа чам моорыг өгнө гэж бодоо юу? Тэр чамааг бас алга гэвэл яах юм? Чи амар эдэнжин тавиад хүнтэй тулдахад биелнэ үү? Чи өдөө хүртэл сэрсэн хүн гэдгийг мэдэхгүй явж байсан. Одоо бүр сэрсэн хүнтэй тулдах гэв. Чи муур ялчгаад өөртөө итгэлтэй болсон байх. Гэтэ сэрсэн хүнтэй тулдана гэдэг тэс өөр зүйл шүү. Жин үү? Чи алж чадахгүй. Хязгаараа мэд гэд маш хатуу үгсийг живүүд хилдэг. Тэгээд тэр ойлгосон байх. Сэрсэн хүмүүсийн тулаан гэдэг бол Америкт дэнжин тавьдаг аюултай зүйл. Тэр дөнгөж хүчээ олж мэдсэн байж өөр сэрсэн хүнтэй тулдаж болохгүй. Тийм ээ, тийм. Чи ийм юмд унаж болохгүй. Муур уурлаад уртаас нь хархирсан чинь над руу дайрах юм уу? Зүгээр л намайг сүрдүүлэх юм уу? Урам муугар юм аа. Нөгөө муур нь цугтаа яваад өгдөг. Үгүй чи цугтаж чадахгүй. Наашаар гэж хүчээ ашиглаа шууд унгаагаад. Энэ үзүүлбэр чинь сайн байгаагүй нь харамсалтай. Гэхдээ би нэг цухалж үйд сурч авлаа. Би зүй ёсоор учрыг нь олох хэрэгтэй. Жив гэр хэрэгс юм. Хэдэн би хүчээрээ муурыг аврах гэд үзье. Юу, чи миний хэлсэн зүйлийг сонсноо? Би түүнтэй тулдах гээгүй. Хүчээрээ муурыг аврах болно. Хэдий хурдан байлаа ч гэсэн тэр бол сэрсэн хүн. Түүний мэдрэхүй энгийн хүн шиг биш. Тэр чиний хөдөлгөөнийг анзаарах болно. Надад санаа тавьж байхад ч үгийг чинь сонсохгүй байгаад уушлаарай. Би чамд юусоо санаа тавиагүй. Таны хэлснээр миний хүч хэрэггүй байж болно. Би гэмтэж болно. Гэтэ би муурыг аврахыг хүсч байна гэж хэлээд хий төрсүүлдээ Кейдэн гайхаад гоцордог. Тэр юу хийх гээд байна? Тэр мууранд ойрцсон байна. Тэр нөгөө талд нь гарч анхаарлыг нь сарниулж байгаа муурыг шүүрэх гэж байна уу? Хэрвээ тийм бол түн хүчээ ашиглаж гарахгүй тэр баригдаж мэднэ. Кейдэн бодож хооронд нь нөгөө хөрөө уцтай залуу муурлаа хайж маар орцоор. Жүү маш урдтайгаар муурна гэж гараад ирдэг. Хөрөвдөө залуу шоконд ороод. Хин бэ? Ханаас гараад ирв? Хамаагүй тэр миний дурчдаг хулгайлах гэж байна гэл дайрсан байхгүй. Алгуулсан. Хаашаа явчихв? Тэр яг миний өмнө байсан. Мөрдөгч үү? Ховш гэж. Би хүчээ хамаагүй ашиглах хэрэггүй байж хурдан байлаа. Босод мөрдөгчд ирэхээс өмнө би эндээс явах хэрэгтэй. Гээд улаан өрөвтэй залуу шууд гутаа яваад өгдөг өөрөө. Кейдэн бид чадлаа. Бид гэдэг чинь юу гэж байгаа юм анхаараа. Одоо тэр чамаа байдаг гэдгийг мэдсэн. Чи ямар том аюулд орсноо мэдэж байна уу? Би түүнийг аварч болох байхад орхиод явж чадаагүй. Битгий тэнэг юм шиг инээгээд байв. Түүний чадна гэж бодсонгүй. Тэр яг түүний өмнө байсан. Тэр бас миний босноос хамаагүй хурдан гүдсэн. Кейд ингэж хэлэх нь хачин байх л да. Би үнэхээр догтлолт байна. Догдсон. Юу яриад байна? Тийм ээ, миний нуугыг хичээж байсан хүч асуудал биш гэдгийг би мэдлээ. Бас би шинэ олж мэдсэн хүчээр бахархмаар зүйл хийсэн. Тэгээд л догтлож байна. Амаа доглоод байх юм юу ч алга гэд цаашаага манай хоёр нөгөө муураа аваад цуг хэллуугаа явдаг. Нөгөө хөрөмтэй залуу новш гэж би дээжээ алдчихлаа. Би тэр дээжийг бүтээх гэж их хичээсэн. Бидний мөрдөгчд дагаж байх шиг байна. Тэр зугцсан дээд амжилттай болсон баг. Гэтэ би тэрийг мөрдөгчд алдчихлаа. Бид эндээс явж мөрдөгчөөс холдох хэрэгтэй. Гэтэ тэр нээлттэй зүгээр ороход явж чадахгүй. Бид энэ газарыг мэдээлэлтэй ашиглан туршилт хийх хэрэгтэй. Одооноос болгоомжтой байгаарай. Мэдлэг профессор гэж хэлээд зогсож байгаа нүдний шилдэг залууг үүн гэдэг маш чухал дөрүүдийн нэг. За ингээд хамгийн ихний бичлэг болгон хамгийн ихний парт маань үүгээр дуусч байна. Бичлэг таалагдсан бол лайк, саббод орохоо мартаваа. Дараа дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай guys.